За энэ удаагийн хичээлийн сэдэв өгүүлбэрийн тонгоргох хувиргал. За хичээлийн зохиолдлого бол өгүүлбэрийг тонгоргон хувиргаж үчиж сурнаа. За тэгэхээр хэлэнд хувиргал хийх дөрвөн үндсэн арга байдаг. Хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах гэсэн аргууд байдаг тийм ээ. За бид нар бус аргуудын тухай дэлгэрүүлж үзсэн. За одоо тэгвэл тонгоргох арга гэдэг маань ер нь бол хэлний нэгжүүдийн байрыг солин сэлгэж хувиргахыг бол тонгоргох гэж хэлдэг тийм ээ. За тэгвэл өгүүлбэрийн тонгоргох хувиргал гэдгийг талаар дэлгэрүүлж үзье. За бид нар өмнөх хичээлдэр бол эхийн тонгоргох хувиргалын тухай өмнө үзсэн. За эхийн тонгоргох хувиргал хийхдээ бол нэгдүгээрт нь бол их доторх өгүүлбэрүүдийн байрыг сольж олно, цогцлборын байрыг сольж олно, эсвэл эхийн бүтцийн хэсгүүд буюу эхлэл гол төгсгөл хэсгийн байрыг сольж хувиргаж болно гэж үзсэн байгаа. За тэгвэл өгүүлбэрийн тонгоргох хувиргал гэж юу хэлэх юм бэ? За зургаас ажиглая. Би ном уншлаа. Би уншлаа ном. За ингэж хувиргасан байна. За тэгэхээр өгүүлбэрийн бүтцэд орсон гишүүдийн байрыг сольж сэлгэх тийм ээ өөрөг хэлцэн хэлбэрийг нь өөрчилж одоо өгүүлбэрийг тонгоргон хувиргаж болдог. За энэхүү үгэнд одоо энэ ном гэдэг үг эхний жишээн дээр ном гэдэг өгүүлбэрийн дунд байсан бол хамгийн төгсгөлт хэлсэн байна тийм ээ. Гэхдээ утга санаар хэвээ хадгалагдаж байна. За тэгвэл өгүүлбэр тонгоргол хийх хоёр арга байдаг. Нэгдүгээрт нь нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн дэх өгүүлбэрүүдийн байрыг сольж болдог. Хоёрдугаарт нь бол өгүүлбэрийн гишүүдийн байрыг сольж болдог. Ийм хоёр арга байдаг нэ. За жишээгээр харъя. За энэ бол эхний жишээ бол одоо нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн дэх өгүүлбэрүүдийн байрыг сольсон байна. За тоосон дарагдсан урд хормоогоороо наран чаргасан нүүрнийхээ хөлсийг арчив. Наранд чарагдсан нүүрнийхээ хөлсийг тоосонд дарагдсан урд хормоогоороо арчив. Гэт одоо тийм ээ тоосонд дарагдсан наранд чарагдсан гэсэн өгүүлбэрүүдийн байрыг нь сольж тонгоргосон байна. Ер нь бол тонгоргох хувиргал хийнэ гэдэг маань ингэж сольж одоо аль одоо утга санаан дээр илүү үний бусдын анхаарлыг татах уу гэдгээс хамаарч ингэж байрыг сольж болдог байх нэ. За мөн дараагийн жишээг ажиглая. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай цагаан үнээр тунана гэсэн энэ өгүүлбэр байна. За тэгвэл энэ хоёр өгүүлбэрийн байрыг солиод тийм ээ цагаан үнээр тунан дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай гэдэг ингээд байрыг солиод хувиргаж болж байна. За дараагийн өгүүлбэрийн хувиргал хийхдээ бол өгүүлбэрийн гишүүдийн байрыг сольсон байна. За эрхий дарамт зайд мянган зааныг багтаан зоржээ гэсэн энэ өгүүлбэрийн эрхий дарамт зайд гэсэн энэ өгүүлбэрийг үгийг одоо өгүүлбэрийн дунд авчирсан байгааг харж байна тийм. Мянган зааныг эрхий дарамт зайд багтаан зоржээ гэдэг. Ингэж энэхүү өгүүлбэрийн байрыг сольж гишүүдийн байрыг сольж хувиргал хийсэн байна. За тэгэхээр тонгоргох хувиргал хийхдээ анхаарах зүйл бол өгүүлбэр доторх тийм ээ үгсийн байрыг солихдоо холбох хэрэглэрийг зөв сонгож утгыг нь зөв гаргах нь чухал. Байрын солино гэсэн чинь ингээд хамаа намаагүй солиод утга агуулга нь алдчих юм бол энэ бол одоо найруулгын алдаа үүсдэг байх нэ. За хичээлийн үзээд бие даах даалгаврыг хийж илгээгээрэй багш та.